За сайн байцгаана уу? Манай Шорон ах хоттой Үхэр охин материал ордныхны манай 9-р сарын ерөнхий төлөв гэсэн ажиллагаа эхэлж байна. За манай Шорон ах хоттой улсууд 9-р сард одоо бас анхаарал болгоомжтой байхгүй болвол одоо эдийн засгийн алдагдал харагдаж байна шүү тий. Тэгэхээр зэрэг энд ийм харагдаж байна л да одоо их удаан хүлээгдэж байсан тийм ээ эсвэл одоо шийдэгдэхгүй байсан ийм мөнгө төгрөгийн талаар бодож байна л да. Тэгэхээр зэрэг энэ одоо удаан хүлээгдсэн одоо гэрээ хилцээр ээж болж байна тий. Ялангуяа одоо худалдааны эсвэл ажил төрлийн мэргэжлийн уулзалт тийм ээ эсвэл одоо шинэ одоо ажил бизнесийн санал сонсох ийм магадлал өндөртэй байна. За энэ дээр одоо ганцаараа биш энэ дээр одоо бас нэг хамтрагч харагдаж байна л да. За энэ хүн одоо энэ одоо худалдаа хийх гэж байгаа энэ хүнтэй одоо холбоо сүлбэтэй тий та одоо 3 дахь хүн юм шиг. Тэгэхээр зэрэг энэ хүнээр дамжуулж одоо худалдаа ажил төрлийн одоо гэрээ хилцээр гурвалсан гэрээ мэрээ ч юм уу тийм ээ ийм юм хийсэн харагдаж байна. За энэ дээр одоо хэдийгээр одоо маш одоо ашигтай тий маш одоо сайхан сонсогдож байгаа боловч одоо нэгтлэж үзээрэй. Яагаад гэх юм бол энд одоо таны мэдэхгүй зүйлс байна гэсэн байна тий. Одоо communication их чухал юм шүү. Маш сайн судалж үзэж тий. Одоо таны ойлгоогүй юм уу, таны буруу ойлгосон ийм зүйл байна. Тэгээд одоо та дараа нь одоо нэлээд одоо харамсах юм уу? Аль эсвэл энэ хийсэн гэрээ тань таалагдахгүй байх магадлал өндөртэй байна шүү. Тийм учраас одоо анханасаа гэрээ хилцээр хийхдээ одоо маш анхааралтай одоо энэ дээр бас таны мэдэхгүй зүйлс маш одоо communication их чухал те одоо ярилцах одоо мэдэхгүй чадахгүй зүйлээ ч зовлгүй асуух эсвэл одоо гэрээ хилцээртэй маш сайн танилцах ийм шаардлагатай шүү гэсэн байна тий. За энэ дээр одоо бас хэрв одоо энэ гурвалсан гэрээ тий хэрв одоо энэ гэрээ одоо ашиг тусаа энэ дээр одоо бас өшөөнийг анхаарах юм бол юу гэхээр зэрэг за одоо хөрөнгө оруулалтын одоо хэдэн хувийн та гаргаж байгаа эсвэл одоо хөрөнгө оруулалт одоо яг юу гэдгийг гаднаас юм уу эсвэл тэр талаас хөрөнгө орж ирж байгаа хөрөнгө оруулалтын одоо хуваарлалт хийдэг тийм ээ эсвэл одоо та хэдэн хувийн хөрөнгө оруулж байгаа энэ дээр одоо маш сайн анхаарах хэрэгтэй байна. Ягаад гэх юм бол одоо эцсүүлд нь одоо таныг буруутгах тийм ээ таныг гүтгэх таныг буруу болгох гэх мэтчлэн иймэрхүү юмнууд харагдаж шүү. За тэгэхээр зэрэг энэ дээр юу гэсэн бэ гэхээр зэрэг таныг одоо хийх гэж байгаа гэрээ хилцээрээ юм уу тийм ээ энэ одоо төлөвлөгөөгөөч гэдэг юм уу эргэж нэг хараарэ гэсэн ийм мессеж өгч шүү. За тий тэгээ одоо таны одоо төлөвлөгөө одоо таны энэ одоо гэрээ хилцээрт ч юм уу төлөвлөгөөнд одоо практикл тий одоо нэг жоохон агарын байна шүү. Эсвэл одоо тодорхой бос зүйл байна шүү. Энийг эргэж хараарай гэсэн мессеж өгч байна. За мөн одоо за энэ бол зарим нэг улсууд нь тийм ээ. За зарим нэг улсууд нь одоо 9-р сар одоо за үр хүүхдүүдэд тусад нь гаргасан тийм ээ. Эсвэл одоо шинэ газар ажиллаар очисон ийм байдал харагдаж байна. Ямар ч байсан аялал харагдаж байна манай Шорон ах хоттой улсуудад. За мөн одоо энд одоо за жишээлх юм бол энэ ганцаараа одоо шийдэж мэдэхгүй байгаа бол одоо эндээс
бас танд зөвлөгөө өгөх хүн эргэн тойронд чинь бизнесмен юм уу эсвэл одоо энэ талаар мэрэгшсэн ч юм уу ийм хүн байна. Ийм хүнтэй холбоо барьж одоо төлөвлөгөөгөө нэг эргэж хараарай. Эсвэл одоо хийсэн төлөвлөгөөгөө одоо үзүүлэх, зөвлөгөө авах юм арга хэмжээ аваарай гэсэн байна шүү. За мөн одоо 9-р сард одоо манай Шороо Мохоттой улсууд аль болохоор одоо 50 байхыг хичээгээрэй тийм ээ. За энэ дээр одоо стресс өгөх зүйлс бол одоо гэр бүл одоо ялангуяа үр хүүхэд юм уу иймэрхүү зүйлсээс одоо стресс өгөх магадлал өндөртэй байгаа учраас одоо аль болох өөрийнхөө амгалан 50 байдлыг хичээх 50 байх тал дээр анхаараарай. Байдал одоо дээрднэ удахгүй тийм ээ. Тийм учраас энэ дээр одоо 50 байх тал дээр анхаараарай гэсэн байна. За мөн одоо манай зарим Шороо Мохоттой улсууд бол одоо өмнө хийсэн ажлынхаа үр шимийг хүртнэ гэсэн байна. Ямар нэг байдлаар одоо мөнгө төгрөг одоо орж ирэх. За энэ нь одоо нэг холоос ч юм уу эсвэл одоо хол ямар нэг байдлаар тийм ээ мөнгө орж ирэхээр харагдаж байна. Энд бол одоо хэлэхдээ урд нь хийсэн ажлын үр дүн гэсэн байна. Зя иймэрхүү зүйлсүүд байна шүү. Тэгэхээр зэрэг яг хоо найз нөхөд эсвэл одоо гэр бүлээс одоо харьцаагаа дасал гэхэд хаашаа энэ улсуудаас юм уу энэ ойрын хүрээллийн чинь улсуудаас стресс ирэх магадлал өндөртэй учраас өөрийгөө аль болох 50 байлгаарай. Зя За хайр сэтгэлийн асуудал дээр манай Шороо Мохоттой улсууд бол одоо шинэ хайр харагдаж байна. Тэгэхээр зэрэг манай сингл улсууд одоо огт хүнтэй харьцдаг улсууд бол одоо шинэ хайр байна гэсэн үг. За энд бол одоо ийм харагдаж байна. Одоо та мессеж бичдэг одоо эсвэл одоо холын хүнтэй харьцдаг тийм ээ. Эсвэл хол байгаа хүнтэй. Тэ эсвэл одоо өөр шашинтай. За ийм хүнтэй харьцдаг бол одоо it's worth for waiting. Тэгэхээр зэрэг энэ хүнтэйгээ уулзах, уулзрах тийм ээ ийм магадлал өндөртэй юм аа. Тэ эсвэл та одоо аялал хийж явж очих ч юм уу тий. За иймэрхүү юм харагдаж байна. Мөн одоо хостой улсууд одоо төр зүрийн маргаан харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг энэ маргаан бол одоо төр зүрийнх юм аа тийм ээ эргэж нийлэх нь тодорхой байна гэж. За тэгэхээр зэрэг энэ эсвэл одоо төр зур одоо маргалдаагүй зүгээр ажиллаар юм уу сургуульт юм уу гадаад дотоод явсан ийм байдал харагдаж байна л да. Тэгэх юм бол одоо сайхан таны одоо хүлээсэн хүлээлт бол одоо талаар өнгөрөхгүй. Тэгэхээр ямар нэг зүйл байна гэсэн ийм мессеж байж байна. За ингээд та бүхэндээ одоо 9-р сарын ажил үйлс амьдралд нь одоо сайн сайхан бүхнийг хүсэн өрөө та бүхэн хувийн уншлага сонирхож байх юм бол одоо миний Facebook пэйж болох Монгол Стар тайрууд орж мэдээлэл аваарай. Баярлалаа. Баяртай.